Махна бариад сууцгаахгүй тийм. Хөдөө бас малтай байгаа шүү дээ. Айгуу олон. Тайдууд байгаа тэднэртэйгөө очиж болно. Дараа яг тэнцэнэ зохион байгуулалт ингээ ярилцаад. Зүгээр нэг тэнгэр гэсэн сонирхол байгаа хүмүүс их байгаа гэж бодож байна л да. Тийм болохоор одоо жишээлбэл та хожирч байнг явж байгаа. Жижигний ургийн баг болчих юм байна. Тийм бүр далимдуулаад тэр бас нэг тийм юм зохион байгуулахад гэмгүй гэж бодоод байна л да. Жишээлбэл манай бицягийнхэн гэх чинь одоо та нартай нэгэн ч баг нүүр учраагүй одоо туулагчийн нэг сайн нэг оролцлоо дараа нь би хэлээ. Тасарсан байхгүй юу? Одоо тэгэхээр чи манай хоёр ер нь бол явна гэж ойлгож байна. Би явна. Сайн дээр. Ягаад гэвэл энэ манай юу ингээд янжи ихч ингээд манайхын интервьюлийг холбоотой дашаалтахын хүүхдийг цааваа гэдгийг. Одоо энэ ч байхад баяр хушуу. Тийм үү. Сая боёо хүч уцтай. Жохон гомдонгоо ярьж штэ байна. Би сая надруу яа мэдсэн юм уу? Шатан дээр надад таах шиг байсан биш үү? Усаа таарлцсан юм уу? үгүй биш. Аагүй их. Алцсан даваад ороод ирсэн. Тэгээд байгаа болоод байгаа. Дашаалтахын чи бид нөгөө жонгуутаах гэдэг үсэн шүү дээ. Тэр жонгуутаахын одоо 3 хүүхэд нэг. 2 хүн хамгийн бага хүн. Одоо тэдгэрсээ одоо манай жинхэнэ төрлүүд ирж байхгүй юу? Одоо уундаас одоо тэгээд бям тайг гэсэн хэд түл дээр нэг ингээд нэг туслаа болохгүй. Дээлтэ бид нар бахарах зүйлүүд юу гэдэг тэр бид ч одоо бям тайг авторгийн нэлсүүд байгаа. Хайж гаралтай тэнгэрээр нэрчихгүй байгаа. Одоо бид нар чинь бямб юу үеэ бодохдоо бямб тайж гэдгийг нэгдүгээр үе гэж үздэг юм уу? Хүүхдийн нэг гэдэг үздэг юм уу? Үгүй аль талаас явчихад байгаа. Өөрөө хамгийн бага өөрөө нэг гэж үзвэл дээшгээ явуулчих. А дээшлийн үеэ явчих би тэтгэх үзэрэй. Тэгсэн заашгүй бямб тайж чинь би тэтгэх үе нөө би. 4-р үе шүү дээ. Та одоо бямб таны бямбыга нэг гэж тоолох юм. Бямбыга нэг гэж тоолох. Бямб. Тэгээд бид хаалт баггүй. Зөв үе дээр. Тэр бол тогтхон зүйтэй юм лээ. Тэгвэл юугаа хоёр дахь гэхээр тэгээд бям тайж чи эцэг наа тайж гэж байсан гэж. Тийм наа тайж. Наа тайжийн 5 дахь үе дээр бол наа тайжээр 5 дахь үе. Наа гэдэг нь амсраа юм уу наагаар хэлсэн хүн байх хэрэгтэй гэж. Тэр наа гэдэг нь мөлөс нэртэй хүн байх. Тэгээд болны санаа бол хэрэг наа тайжийг тогтоочих юм бол урагшлуулъя гэж байгаа. Тогтоож чадахгүй бид нар анхнаасаа бямб тайж хийснээр л явчихсан. Тийм. Тэгээд би энэ дээр бямб тайжийн дөрөв хэлсэн юм аа хинэ. Энэ юун дээр манай тэр өвг эцэг тэр овын юм гэдэг хүнийг удаа тэр 90 жона гэдэг нэг тийм том ноён байсан. Тэр ноёны хүүхд гэж манай тэр өвөө тэр гиндин өөрийн хаавгаа тэгж ярьж ийсэн шүү. Тийм. Тэгэхээр тэр бямб тайжийн чинь эцгийн юм уу? Тэр 90 жона гэж одоо тавтайж юу гаргаж ирж штэ. Би тэгээд тэр хүн надад чинь байж байгаа чи. Самд өгсөн тэн дээр чинь байж байгаа. Тэгээд тэрний үр садал бол тодорхойлоод тэр наачин гараад ирмээр. Эренжингийн хүүхэд наа. Тэгээ ямч юм болоо тэгээ гараад ирмээр юм шиг. Тэрний дээд чинь бол бүр цогтойж саахуулаад тэр бахраа хушууч хитэн дараа тэр юу шингээд элдэн тантайж анхны 1691 онд манай Бэлэн хушуугийн чинь Балхын 7 хушуугийн чинь 41 болгож хуваагаад элдэн Бэлэн хушуу гэдгийг тэр хуваагаад тэр хинт элдэн ноён төгсөн байгаа. Тэр цогтхон тайжийн ачхуу бахраа хушууч гэдэг үү элдэн ноён төгсөн байгаа. Элдэн тэгээ элдэн Бэлэн хушуу юу хөтөл орхон анги хоёр годын хооронд нутаг орхон гэдэг чинь одоо манай орхон тэгээд уршаа энгийн хооронд тэгээд энэ хүн сонготой ингээд уршаа юу чин аймаг ортол чин аймгийн ангийн гол хөтөлгүй ангийн гол хөтөл чин манай нутаг байхгүй элдэн явах байсан байна. Ийм баамаа юм билээ. Би чамайг уулзсан ихтэй дээр вajигдаад энэ ихний эсгийн ямар ч нэг ийм хийж өгье дээ. Энэ болох юм бол та нарыг хинт оруулаад ингээд яана. Тийм. Таны бичиж байгаа юм маш их чухал. Яагаад тэр чинь ерөөсөө бид нар чи одоо байгаа юм л хэдэн ийм сүртэй өөр байхгүй. Амар та ам нь болж шүү дээ. Ном бичдэг хүн маш их. Тэгээд ихний хаяа өгдөг сайн харуулаад тэгээд бям тайжин мод мөл бичнээ
хүүхдтэйсэн тийм ээ. Тэгээд тэр хэдэн хүүхдүүд нь ингэж явж байна. Тэгээд энэ ихний хаан хэсэг дээр биш үү? Одоо альтертонгуудаа бичих хэрэгтэй юм байна. Би тэр оруулаад эмч тэр Монгол улсын одоо тэр тэргүүлийнхийг эмч нямдар тэтэргээл орлоо шүү дээ. Нарч маяг тэтэргээл. Тий. Гоо тэднэргээл одоо жишээ одоо тэгээд ямар одонтой одоо алтан гадаас юм уу хөдөлмөрийн гавьяаны улаан дүрм одонд одоо тэр гээд. Тэрээс гадна ерөнхийдөө бэлгийн оршин чих өндөр том бэлдээ хүмүүс ирсэн байж шүү дээ. Тэрийг хүртэл би чинь тэгээд бас уртнаас хэлэхгүй манайх ч бас уртнаас шүү дээ. Тий. Уртнаас хэлэхгүй чи би хаагийн бичний эрүүл мэндийн бичиг бас сайн байна. Тэгээд яг хүмүүс тий. Ерөө сайн дэлсэн баа шүү дээ. Тий манай өөрөө би хаасаа эрүүл мэнд сайн. Одоо тэгээд энэ янз бүрийн мэддгээсээ тэд төрсөн, тэд насалсан гэдэг. Хатуу зарчимтай байсан. Энэ дэж үгүй энэ 80 гарсан. Одоо арих хэрэг үүдгөө. Манай эмээ чинь 96 хүрсэн. Арих тамхинд бол лот харш байсан. Одоо манай энэ удмаа. Чи ер нь тамхи татдаг хүн ховор шүү дээ. Манайхан байхгүй бас. Манайхан одоо ховор. Тий, манайхан бас ховор. Яагаад гэвэл дээрээсээ ингэ загнаад тэрээс хүүхдүүдэд тамхи хүмүүс татуулдаг байсан юм чи. Арих боловдгоо арихын дотор их мансавсан юм байхгүй манайхан. Тийм баа. Тэр олон жил энэ эцэг хүүдийг залбирч ирж байсан тэр далайн бурхандаа залбирчтай тэр миний хүүхдүүдийг сайн юу. Одоо энэ таньсан хулгайч байхгүй манай. Одоо хулгай хийсэн хүн бол нэг байхгүй. Манай чинь. За тэр хүний им дээрмсэн хулгай тийм бол одоо энэ байхгүй. Тийм баа шүү бас. Гэтэ нэг удаа ингэсэн гэсэн чинь хэлмэгдэж явсан гэсэн зарим хэлмэгдэж явсан. Тэр хэлмэгдэнд явсан хүн чинь тэр хувийн мэрэн чин гэж хүн хэлмэгд. Лам байгаа байдаг. Оо та энэ дээр бас нэг юм засч өгнө шүү. Би танд угаас энийг олно. Эрен чин лам чин Багтаочор гэдэг хүний ах нь байсан юм уу дүү байсан юм уу? Оргогийн ах дүү аль нь? Оргогийн дүү байсан гэж байна. Энэ мөн багтаа тий. Энэ дараа л мөн байж чадах уу? Мөн баг. Хамгийн их чимдэн ба даалгал гүрж оргоо. Гүржүү. Эренсэн Батачир бавуудаарч. Энэ бол манай хамаатны дөрвөн цэдэн зат мөн байна дөө. Энэ намдаг авахд надаа энэ хэнийг хамгийн том гэж бичсэн. Хэлсэн ч үү хамгийн том их чинь бол энэ чимдэн бааж. Угаасаа мөн үү те? Тэгээд энэ гүржүүч энэ чи орно. Энэ чи орно. Энэ хоёр гүрж яв. Тэгээд эдгээр шийдж байгаа. Эренсэн лам бол гүрж яв. Дүү. Дүү. Энэ долгор чи мөлийн энэ үгээр их байна. Доош явах уу? Доош энэ 90 цаг энэ авчаал авах. Энэ хин өссөн хэрэг. Энэ намчиг надад арай өөр гинэ. Хурж өгдөг чинь энэ хувийн юм чинь гиндин гэдгээс гарс оргоо гэдэг чинь энэ. Намдаг надад энэ арай өөр дараалал өгөхгүй юу? Тэгчээ би сарын ихт өгсөн чинь нөгөө сарын ихчээ ээж норжмоо өгч штэ тий. Норжмоо өгчдгөр энэ далаар хийсэн гэд. Тэгэхээр би зайг норж. За тийм байж болцоо юм аа. Бас би энэ дагоод гэдэг байсан. Дагоо их айгүй бол оргоо их чинь байсан юм байдаг. Тусан юм гэдэг хүн явах байсан чинь. Энэ чинь айдаг өргөж авсан. Ганц хоригмөл байгаа. Тийм ба. Одоо гинтэн гэдгийг чинь хөвгтөн гөрж биш юм уу? Мөн. Эндээс эсвэл гинтэн гэдэг хөвгтөн нөхгүй. Энэ чимэд домбагийн хөвгтөн. Ингээ ач. Энэ юунууд нь бол гөржөө гэдгийг хитэн хөвгттэй. Уг хүн юу? Гөржөө бол ганц хөвгтөө. Өргөмөл хоёр хөвгтөө. Энэ тавтаадаас өргөж авсан ганц. Чанцал нөгөөх нь айл баг. Данчаа гэдэг. Одоо байдаг юм. Нэг нь айл гэдэг нь өнгөрсөн чанцал гэдэг нь ямар юм? Чанцал гэдэг нь өргөмөл юм байна. Өнгөрсөн юм энэ болсон чинь. Өнгөрөөгөө байгаа. Тэр нь манайхны авгих биш үү? Нөгөө авгаа талаас юм байна. Тий, авгаа. Энэний шин гүржүү чинь хөө данчаа гэдэг гэж байгаа. Энэ тавтаадаас өргөж авсан ганц хүн юм байна. Оо тийш тий. Би эндээ хамт өгчих. Тий, би зөвхөн тэр үеийн дээр эндээ тэнд гэдэг. Одоо энэ хүн хаалт. Одоо энэ хөлжөлтөд байгаа. Энэ чинь нэг энэ дээр би эндээ бичсэн байхгүй. Нэгдлийн дарга олон жил хийсэн. Чанцал дамжаа байдаг. Энэ Батачир нацад орж өргөжсөн. Доор нэвчсэн. Тий, яг. Денсмаас нацад орж өргөжсөн. Тогтоолоод цэндийг өргөжсөн. Тогтоолоос цэндийг хин аниа өргөжсөн. Додомж өргөжсөн. Тийм ахгүй. Тийм баяр ба тий. Нөхөр нь явдаг гэдэг. Энэ тогтоол гэдэг хүн заяа. Энэ найруу гараад дөрвийг өргөлцсөн. Тэгсэн. Энэ дандаа ах дүүнэртэй.
Өгөөдөлний яхад бас өргөл байж. Энэ байгаа байхгүй. Одоо энийг та нар харах юм бол ийм байгаа шүү. Өөний бас хөөгөн шүү. Сарилбан гэдэг хүн чинь 9 хүүхэдтэй байжгаад ерөөсөө 4 л хүүхдүүдтэй нөгөөдөл нь хүүхд гаргаад байгаа. Тий. Яг бол тийм биш үү? хөөгөн шүү дээ тий. Өссөн хүний чинь Энэ батчир ч юм хөөгдгөө. За энэ цаг чи лам гээд ингээ яваад гэсэн. Энэ 90 цаг хүүхдүүд гэж хүүхэд дээр байж байгаа баригдаж ирсэн. Тэрний хүүхдүүд би гэж тэр жил ярьжсэн шүү. Тийм үү. Бид нар мэддгүй. Тэгтээ тэр дагвар хөөгч. Тэгээ манайхны энэ хавьда эрэгтэй хүчүүд байх байгаа хоо. Одоо яг л энд хоёр эрэгтэй хүн байна. Энэ хоёр хүүхэд байхгүй. Дандаа эмэгтэйчүүд байна. Тийм ээ. Энэ тойн гэхлээр лам хүн байсан байх. Лам. Тэгээд энэ баудад чи цэрэг явуулаас орчих. Лам биш үү? Өөдгүүний Цэрэг гээд. надад нэг сарыг чиглэсэн. Энэ ганцхан лам. Лам чи наадах чинь тий. Босон зүрийн. Тэгээд босон алаа ингэээс. Баточор гэдэг хүн чинь та ингээд он моны бичээ тавьчих штэ одоо. За Та энэ хуудсан дээр их ажилласан шүү одоо. за тэгээд хаад эдний чинь Гүйцээгээд асуу дээрээ гүйцээгээд гэж. Дандин той. сайн гэх юм. Хөрөө ань. Энэ надад яг гиндэг гэдэг чинь билээ.